санхүүгийн зах зээл гэдэг маань одоо ингээд бид нэр зах зээлийн эдийн засаг шилжснээс хойш 30 гаруй жил зөвхөн банкны салбар дээр тулгуурлаад ирсэн байгаа. Тэгэхээр бондын зах зээл буюу хөрөнгөний зах зээлийг хөгжүүлснээрээ санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгоно гэж байгаа юм те. Зөвхөн банкудаас биш хөрөнгөний зах зээлээс дотоодын аж ахуйн нэгжүүд өөрийнхөө компани бонд гаргаснаар бизнесээ өргөн тэллэгтэй одоо тэр хэрэгцээтэй санхүүжилттэй манай зах зээл дээрээс татан төвлөрөх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл санхүүгийн зах зээл дээр өрсөлдөөн бий болсноороо хүүгийн түвшин буурна гэсэн үг. Хүүгийн түвшин бууруулахын тулд манай зах зээл дээр тэр жишг хүү тогтох хэрэгтэй байхгүй юу? А жишг хүүг хэн тогтоодын гэхээр засгийн газрын бонд байхгүй юу? Засгийн газрын бонд гарч жишг хүү тогтоож тэрнтэй уялдуулж бид нэр дараад нь гарах компани бондуудын хүүгийн түвшиг тогтооно гэсэн. Тэр өчигдөр бол маш амжилттай зохион байгуулагдсан те. Засгийн газрын бондыг арилжаа те 4 дахин илүү захиалга ирсэн байна. Тэгэхээр дахиад нэг ач холбогдлыг хэлье те. Яагаад дотоодын аж ахуйн нэгжүүдэд урт хугацааны санхүүжилт хөрөнгөний зах зээл дээрээс олдохгүй байгаа юм бэ гэхээр ерөөсөө жишг хүү байхгүй байсан болохоор л тэр юм. Тэгэхээр өнөөдөр одоо засгийн газрын бонд 2 жилийн хугацаатай 3 жилийн хугацаатай гэх те. Цаашдаа 5 10 жилийн хугацаатай бондууд гарах юм бол эдийн засгаа бид нэр төлөвлөж чадаад байгаа байхгүй. Бид нэр 3 жилийн хүүтэй бонд гаргаж чадна гэсэн үг. Өөрөөр хэлбэл засгийн газрын бондын хүүгийн түвшин болон өгөөжийн мөрийг харж агаад бид нэр 3 жилийн дараахыг харж төлөвлөж 3 жилийн хугацаатай бонд гаргана, 5 жилийн хугацаатай бонд гаргана. Өөрөөр хэлбэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд одоо дунд болон урт хугацааны нөгөө хугацаатай санхүүжилтийг олгох боломжтой болно гэсэн үг.